Баасангаас басанд юу болов? 16 настай охины амнасыг онц хэрцгийгээр гөнөөсөн хэргийн шүүх хурал 2 өдөр үргэлжилж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. Яллагдагч давд оржийг бүх насаар нь хаалттай орхоо ингэж хорих шийдвэр гарсан бол гэмт хэргийн хамжигч гэж үзэн яллагдагчаар татагдсан ган эрдэнэ номын эрдэнэ нарыг цагаатгаж хөхөө өвлийн хүйтэнд амьсгаа даран хүлээж байсан хохирогчдын арга гэрийнхний голыг зурлаа. Хөрсөн цогцсны магна дээр аягтай цай очиж суусан тэднийг гэмт хэрэгтэн гэж үзээгүй шүүгчээс Монголын ард түмэн хариулт нэгж байна. Хохирогчийн ээж отгонд уяа Монгол улсад шудраг ёс гэж алга. Шүүхийн шийдвэр тасар их гомдолтой байна. Хэрэг гарах үеийн ган эрдэнэ ээжийн хийсэн 14 минутын бичлэг яагаад жилийн дараа гэмт гарч ирсэн бэ гэгчлэн шүүхийн гадаа бачууртлаа ярьж нулимзаа төвчихгүй зогсно. Цэцэг шиг охиноо хариг салуурчны гарт алдсан их хүний сэтгэл эмтэрч байгааг Монголын ард түмэн бид харлаа. Мэргэн өмгөөлөгчийн үйлчлүүлэгч хэрэгээс мултарч цахим удаа бичсэн түүний пост нь шүүхийн шийдвэртэй таарсанд олон нийт эргэлзэж байна. Соёл урлагийн их сургуульд сурч байхдаа ангийнхаа хөвгүүдэд хэрцгийгээр хүчндүүлсэн эмгэнэлт хэргийн хохирогч анх удаа олон нийтийн өмнө гарч шүглүүлэв. Товчмын сайтад өгсөн түүний ярилцлага олон хүний өр өвтгөж байна. Хохирогч эмэгтэйг 2011 онд буюу соёл урлагийн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан байхад ангийнх нь 7 эрэхтэй нийлж хүчндсэн хэрэг өнгөрсөн хугацаанд 4 удаа хаагджээ. Түүний туулсан хүнд хэцүү зам сэтгэлийн шархыг төсөөлхийн аргагүй. Бид ямар нийгэмд амьдарч байна вэ? Бузар балаа, дээрлэлт, хүчирхийлэл, хүчингээд муу бүхэн үүрлж гисэн соёл урлагийн сургуулиас соён гэгээр л урлаг бүлийгээд нэмэр байна уу? Бид жигшиж байна. Монголын нийгэмд аимшигт хэрэгүүд хар бараан дүнсгэр уур амьсгал ноёлж байна. 21-р зуунд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот тог цахилгаангүй харан хуйлж дайнтай улсаас дутгааргүй эмгэнэлтэй байдалтай өдөр хоногуд үргэлжилсээр бүхэл бүтэн 4 жил эрчим хүчний сайд хийхдээ тэц дөрвийн зуухны төсвийг шийдэж чадаагүй чадваргүй сайд 2027 онд эрчим хүчний хямралаас гарна хэмээн ичихгүй бурж байгаад хэн итгэх юм бэ? Энэ улсад эрүүл сарвал ухаантай хөнгөж байна уу? Эрчим хүчний реформ гэж гоё анган үгээр урайлаазан босгож хоосон амлалт хийлж явсан шадар сайд дорчханд улсын хурлын гишүүн цэнгүүн дэргүүтэй нөхдийн өмнөөс ичиж байна. Хаана вэ тэр эрчим хүчний реформ? Жавсарын даваас тулж буй дэлхийн эдийн засгийн чуулганд Монгол улсын ерөнхий сайд тэргүүтэй улс төрийн томчууд оролцож байна. Хиймэл оюун эрчим хүчний дараагийн их улсүрийн эрэл хайгуул болж буй биднээс хэдэн мянган жилээр тасарсан дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай тоггүй Улаанбаатарын төлөөлөгчд туршлага солилцоод гайвахгүй л болов уу? Учир нь бид жуулдна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан энхийн зөвлөлд нэгдэж 1 тэрбум ам долларын бусгад авах ёстой болсон манай улс халаасан дахь төгрөгөө анзаарсан л байгаасай.